Окей. Яа. За окей. Эхлэх үү. Энийг шууд авчихдээ. Энийг бирээс авах шийдлээ. Хороо. За. Хай. Хай гэж эхлэв. За юу яа. Шинэ подкаст эхлүүлье. Тэгээд би юу утсан гэхээр Joe Rogan гэдэг лээ тий. Тийм Joe Rogan подкаст. Америкийн подкаст гэдэг юм бид шүү дээ. Тэр бачгач анхны подкаст энэ бүр нэг адгийн хоёрын бачга сууж байгаа. Нэг бүр адгийн камертай. Адгийн бэкграундтай. Нэг юм сони юм яриад эхлээд юу яриад байгаа нь хүмүүсээр ойлгохгүй эхлүүлжсэн. Тэгээд одоо болохоор Америкийн подкастын одоо ноёр гэл болцсон. Number 1. Сууж штэ. Тэгэхээр юуцсан эхлүүлт юм шиг байгаа хүмүүс. Эхлүүлээ тэрийг хэрхэн удаа үргэлжлүүлж чадах уугүй гэдэг дээр бүх юм явчихна. За мань хүн анх найзтайгаа ихсэн. Тэгээд дундаас ганцаараас л хоёлаа хин нэхэлцтэй алхахыг харцгаая гэж. За эсвэл хоёулаа дуусчих магадгүй. Окей. Нэг л дуусах хэрэгтэй. Би бас бодсон. Одоо ингээд хоёулаа эхлээд би ингээд хоёулаа ямар ч тач эхэлсэн юм чинь ингээд салаад яваад нөгөөх нь юм эхлүүлэхээр амархан байдаг гэж боддог. Бас тийм. Тэрч нэрээ. Тийм шүү. Би яагаад энэ ах подкаст хийж бодсон гэхээр чи яг Японд ирчээд тэгээд юу байсан штэ. Өөрийгөө ингээ сайжруулах гал тий. Өөрийгөө ингээл үзсэн штэ. Яг ингээ тэр чи хараа надад гой санагдсан байхгүй. Өмнө яг ямар байсан тэгээд яг ямар болох гээд ингээ зүтгэж байгаа. Тэр ингээ харахад надад бүр амар юм гой кайфтай. Юм бүр ингээ хажинаас чараа баг адреналин ялгархаар тийм супер санагдчихсан. Гой санагдаа. Тэгээд нэг юм хиймээрэн, тийм хиймээрэн гэд хэлж авах яг тэр нэг юм энерги чинь надад амар мэдрэгтэй. Яа энэ энергитэй ингээ хамт ингээд нэг юм завин дээр суугаад явж үзчихсэн гэдэг аяг их бодсон. Амар гоё санагдчихсан болохоор ер нь бол ингээд яг зоригшуулуудаад энэ подкастыг хий гэж бодсон юм. Бодсон байдаг. Яг ч би бас нөгөө юу яа юм. Процесс амар бичих дуртай байхгүй. Гэтэ ингээд нийтлэлдэггүй. Ингээд бүх процесс ингээд бичээл явж байгаа. Зүгээр тэр амар дуртай. Гэтэ ерөөсөө ингээд нөгөө ажил хэрэг болгодог. Гэтэ ингээд тантай амар их яхахлаар ажил хэрэг болчихсон санагдаад байдаг байхгүй. Тэгж одоо тэгтээ тэгэл бас нэг жил өнгөрсөний дараа эхэлчихэ тий. Тийм биш. Нэг жил яг жилийн өмнө л яг микрофон авчлаа. Тий. Би яг нэг микрофон аваад нэг турш үзчихсэн. Тэгээд тэгтээ бас яг туршлага байхгүй болохоор тухай үед. Тэгтээ үдхийгэд үзсэн, эхэлсэн ч болох. Тэгээд өнөөдрийн сэдв юу вэ? Өнөөдөр урагш гаргах гэдэг нь. Тэг өнөөдрийн сэдв яах вэ? Тэгээд эцэн ингэж болно. Эцэн энэ бичлэг бол юу юм? Энэ түүхэнд үлдэх бичлэг. Яа тэгэхээр YouTube-ийн ийм 3 сонголт байдаг байхгүй бичлэг үзэхээр чи мэдвэл popular, тий, oldest, latest гэдэг. тий, latest, popular гэдэг 3 байдаг тий. Тэгээ хүмүүс ер нь oldest руу заавал нэг орч үздэг юм шиг байна. Энэ анзаарснаа. Тэгэхээр энэрүүл арах юм байна да. тий. Энэ бол хамгийн олон жилийн дараа л хүмүүс үзэж байгаа. Тий. Гэхдээ байгаа газараа танилцуулах юм уу? Тийм байна тий. Энэ Акита их сургуулийн ийм одоо хамгийн генерал барилга. Тэгээд лекцийн танхим байна. Одоо би нэгээс хойш ахуулаад энэ танхимд ер нь сурсан. Тэгээд хичээлийн цаг дууссан байгаа болохоор ер нь бол хөвчлэн хоосон байдаг. Yes. Акита гэж энэ Антарктид гэж. Акита гэж болоо. Аль улс вэ? Япон орны Антарктид байгаа. Япон орны хамгийн хойдолд байдаг. Энэ бол Тохоку мууж гэж ярьдаг. Тохоку бүс доторх Акита мууж гэдэг сургуулийн за 3 дугаар курсын оюутан байна. Сод хоёрыг байна. Энэ одоо манай багш байгаа. Ер нь ах гэж дуудагч багш байгаа. Их багшаа. За би бас энэ сургуулийг төгссөн. Одоо энэ сургуульд ажиллаж байна. Тэгээд ер нь бол Японд айгүй их гадаад оюутан авчирээ. Гэхдээ тэр нь Монгол биш. Африк хүмүүсийг Монголд гинэ. Африк хүмүүсийг Японд маш ихээр авчирээ гэж тийм зорж байгаа юм төсөл дээр. Японы засгийн газрын төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ анх бол Монгол хүүхдүүдийг Японд авчрах төсөл гэх юм одоо. Шинэ Монголын шугамар ажиллаж исэн хүн. Гэхдээ яг тэгээд одоо үр дүн нь бий вэ гэж хэлсэн. Тэгээ Огийн ах намайг одоо бэлдэж бас ингэж авчрахад их тус болсон хүн байгаа.
За тийч яах вэ? За надад нэг асуулт байна. Наадтай ч холбоотой. Би ер нь ягаад Монголд ажиллах ойлоод Японд ирээд тэгснэ Монгол хүүхдүүдийг Японд авчиж. Тэгээ Африк руу ингээд явчих. Ер нь цаашдаа би бас Африкт холбоотой ажиллая гэд. Африкт бас болж ивэл сургууль байгуулчихсан гэж боддог байгаа. Тэгээд би ягаад гэж бодсон бэ гэхээр Монгол хүүхдүүдийг ингээд бэлтгэхээр миний таарсан л хүүхдүүд шүү дээ. Тэг ингээд юу гэдэг чинь нэг тийм өсөглөн зан байхгүй болсон юм шиг санагтаад. Биш Монгол хүүхдүүд. Монгол хүүхдүүд нэг тийм өсөглөн зангууч юм шиг санагтаа. Тэгээ ерөнхийдөө мөнгө төгрөг нь ээж аав нар нь тэтгэлэх гайг болцсон юм уу? Одоо яа гэдэг тэтгэлийн төлөө хөвтлээ хичээн бичээ гэдэг тиймэрхүү юмнууд байх болцсон юм шиг. Япон гэхээр нэг тийм Япон бол явжлаад ухааны бараг болцсон тэтгэл чинь тий энэ дэлхийн амар юм супер улс аваад айгүй их сурах юм ихтэй тий. Монголчуудад бол Япон бол хангалттай шүү дээ тий. Ер нь Монгол шиг жижигхэн улсад нэг тийм амар супер одоо Японоос дээш улсыг зориодох шаардлага бол миний хувьд байхгүй гэж боддог. Японоос сурахад ингээд хангалттай л их юм сураад. Ер нь бол дуусчих тий. Тий. Тэгээд амьдралаас сурсаар л. Харин тий. Тэгэхээр миний чамаас суух гээд байгаа юм нь юу гэхээр ер нь сүүлийн үед одоо сүүлийн амар хөшөрцөн яриа тий. Сүүлийн ч яах вэ? Намайг оролцуулаа миний үеийг нэг оролцуулаа. Ерөнхийдөө л нэг тийм жоохон эрчин суулраад гадагшаа төтгшөө их нэг тийм юм сонирн байдал руу ороод нэг тийм өсөглөн биш юм шиг болцсон юм санагтаад байх юм. Миний эргэн тойрных уу чи ер нь юу гэж өсөглөн байдал гэдэг нь одоо юу юм бэ? Шинийг илэрхийлэх одоо хүсэл одоо галын нэр хэлээд байгаа гэсэн үг. Чиний хувьд юу гэж ойлгож байна? Яг уу тэр ингээ хүн хүнээсээ л хамаардаг. Генерашнл бас ойлголт гэж бас бодоод байна. Одоо ингээд одоо тухайн үед одоо 90-ад оныхон бол амар юм интернет байхгүй. Тэгээ амар юм юу байгаа штэ. Одоо бүхэл юм шин санагдаж штэ. Одоо ингээ бүх интернет гэдэг болохоор бүх юм амар шин биш болцсон. Ингээд интернетээр ингээд хайгаал бүх юм баялан байдаг. Тэгээ хүсвэл ороод харчихна. Тэгээ ингээд ийм юм за шин юм байна. Шин зүйл гэдэг ойлголт нь хуучин болцсон юм шиг. Шин зүйл гэдэг ойлголт нь хуучин болцсон тий. Ер нь тэгж л бодоод байгаа. Одоо ингээд бүх юм AI даалгавар малгуур ч юм уу бүх юм одоо ингээд юу ч хайсан хүмүүс AI-г ашиглаад яачих шүү дээ тий. Тэгэл амар энгийн л ойлголт авчиж байгаа юм санагдал л да. Тэгээд ирэхээр илүү нөгөө юм бүх юм амархан comfortable болоод байна шүү дээ. Бүх юм ингээд бэлэн байгаад ирэхээр ингээд улам залхууд тийм чанар зан чанартай болдог байх. Хүн төлөвлөлтний. Мөхлийн зам руу. Бид мөхөж байна гэдэг. Тэгж л одоо зүгээр яг цаг үеийн солигдож байгаа юм болоо да. Интернетээр бүх юм байна шүү дээ. Тэгээд тэр бас яг энэ дээр чинь нөлөөлж байгаа. Одоо жишээлбэл өмнө нь ингээл Японд ирэл хүүхдэд яа ямар гоё юм те ингээл нөгөө нэг юм washlet гэдэг юм нөгөө ус гардаг нойл үүдэн шүү дээ. Бүх суугадаг. Тэр тэр чинь бидээ жинхэнэ нэр нь washlet ч байна бидээ. Тийм washlet гэдэг. Wash toilet inlet тэгээд washlet. За энийг жишээлбэл ингээд анх ингээ хараад ингээ ваа юу вэ ингээд хүүхдэд гайхдаг тийм ингээ Токиод тийм Токиод бууснаа ингээд ёо ингээ дээш хараал ингээ малгай нуунж мунаал ингээл юу болоод байна гээл тэгэл энэ сургууль мургуулчаар чи ямар гоё танхим бэ ямар гоё ширээ вэ ч гэж ах шиг тийм энэ сандал нь яасан гоё унтахад тухтай энэ төр тийм амар юм гоё юм excitement тийм Японд дэр нь гадаад дэр нь гэдгийг тэр чигтээ амар гоё юм excitement байсан. Ихэнтэй гэхдээ надад ч амар гоё excitement санагддаг байсан. Бүх юм ингээд. Тэгээ яваад ирээ ингээд явандаа байнга тийм байна гэж байхгүй шүү дээ. Тэгэл за юм хий тийм юм. Ихэнтэй бол амар бүх юм шинэл санагдчихсан яг. Одоо эки дээр буугаал амар гинт ин олон хүн гараад ирж байгаа. Толгой иргээл амар олон хүн анхудаа хараад бас гайхалт шинжихгүй эки дээр анх бодсон. Бүр ингээд бачимдаад бүр амар халуун тийм амар олон хүнтэй. Тэр нь ч яах вэ? Тэгээ ингээд сургууль дээр ирээд ингээд сургуулийн багш нарын ингээд заавар зөвлөмж ингээд гайденстаа суугаад ирэхлээр ингээд одоо нэг Монгол сургууль сурж ирсэн шүү дээ. Их сургууль. Тэгэнгүүт энд сурж байгаа гэсэн ингээд шал өөр ингээд бүх юм ингээд болох юм болдгоор явдаг цаг зурамтай. Одоо тийм бүх юм илүү байна. Шинэлэг санагдчихсан. Тэгтэл одоо яг ингээд чи 3 жилийн өмнө ирлээ тий. Тэгтэл чи одоо яг 3 жилийн дараах нөхдөд бол бүр багассан байгаа даахгүй миний ойлгож байгаа. Одоо тийм баг. Одоо нөгөө интернетээс бас үзснээс хамаарч байгаа яг миний түрүүний ярьсантай холбол одоо ингээд за Японд ийм байдаг юм байна.
Гэхдээ яг авах мэдрэмж нь адилхан. Гэхдээ ингээ нөгөө нэг гаргах эмошн нь багассан болоо. За ийм байдаг юм байна. За окей. Одоо жишээлбэл тэр танаа үед чинь бүр ингээд гайхаж байгаа шүү дээ. Одоо танах үед за энэ бидэ гэдэг нь юм байна. За тийм л юм байна. Гэл нэг тиймэрхүү болцсон байж магадгүй. Зүгээр яг 100% бол билж мэдхгүй ч гэсэн. Тэр яг энийг сонсож байгаа би хүүхдүүдээс ялангуяа асуумаар байна л та. Эсвэл одоо том хүмүүс байл дүүнер ч юм уу те хүүхдүүд чинь яаж юм те. Одоо л эцэгнэр бол амар тийм хэцүү байдалд орж байгаа болов гэж би таамаглаад байгаа байхгүй. Яа тэгэхээр хүүхдүүдтэй ингээ нэг гой бэлэг авч өгөхөд ч хүүхд нь баярлахгүй байгаа байхгүй. Одоо чиний хэлж байгаагаар ингээ нөөтө гаргаж марахгүй болохоор тэр хүн ямар хэцүү байх те. Хосууд байна те. Ингээ бөө юм болоод нэг одоо сая те ингээд манай ерөнхий сайдын хүн ялаа штэ ингээд амар гоё мөхөд тэр охин мохин зүгээр л баярлаа бэб гэ ганц Instagram дээр story гээд яг амьдрал дээр баярлсан ч юм уу чи би яг сайн мэдэхгүй байхгүй тэр үнэхээр баярлсан гэж бол би тийм амар гоё экспрешн гаргасан гэж бол би бодохгүй. Гэтэ яг тэгээд угаасаа яг мэдэхгүй л дээ яг тухайн үед яг юу басна. За ерөнхий сайдын үуч чи яг хэрэгэж юу аах. Зүгээр одоо миний бодлоор заяа. Одоо мэдээллээс хол байдаг хүмүүс одоо ингээд шин зүйлтэй танилцсангууд илүү одоо юу болдог. Одоо жишээлбэл хөдөөний оюутнууд байна шүү дээ. Хөдөөний оюутнууд хүмүүс одоо ингээд хөдөөн доторх тэр хайрцаг дотроо одоо ингээд амьдарч байгаа шүү дээ. Энэ хөдөөнөөс ирсэн болох ингээд хамаагүй яриад байгаа шүү за. Тийм. Би хөдөө их амьдардаг. Ер нь бол тийм өссөн хүүхэд болохоор яг гоо тийм. Тэг ингээд хөдөө ингэж байжгаад хотын юу руу орж ирэхэд шал ондоо мэдрэмж яадаг шүү дээ. Ингээд соёлын жишээлбэл мэдэхгүй байх юм тийм. Тийм зүйлүүд бол яг байдаг. Одоо Монголд байдаг одоо хоттой амьдардаг хүмүүс бол тийм соёлоо мэднэ шүү дээ. Жишээлбэл одоо Японы хувьд бол Монгол бол хөдөө байгаа байхгүй тийм. Монголоос Японд ирэнгүүт ингээд соёлыг мэдэхгүй байх юм. Тийм гайхаад ч юм уу. Одоо тэр бид Монголд байхгүйсэн юм шүү дээ баг. Тийм. Тийм болохоор яг одоо бол Монгол Японтой харьцуулахад хөгжил нь бас яг арай дээшлээд байгаа юм болоо. Арай нэг мэдгэтгэц технологийн хувьд ч юм уу. Тийм болохоор арай одоо мэдлэг нь юу өндөрсөн ч юм уу. Одоо тийм мэдээлэлтэй ойрхон байвал ер нь бүх юм мэдчихэж байгаа. Тэгээ ингээд юу багасж байгаа. Тийм л гэж бодож байна. Тэгэхээр нөгөө хамгийн эхлээд юу руу навбал нөгөө үлсгэлэн чанаргүй болчихж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгээ угаасаа бүх юм нь ингээд байгаа бэлэн болоод ирэхээр ингээд амар үлсгэлэн чанар бас байхгүй шүү дээ. Гид содод дүүрэн чон гэдэж мах махны араас өгөхгүй гэдэг шиг. Тиймэрхүү л гэж бодож байна. Тэгвэл хоосон маха идээгүү зүгээр хоосон юм гурил ицээр байгаа л гизэн дүрцэн байна. Зүгээр адилтгаж ярил тэгж л бодож байна. Би сая Африкийн Кен гэдэг улсын Найроби гэдэг тэр нийслэлд нь очихгүй. За. Ер нь бол Монголоос л илүү хөгжилтэй. Тийм. Тэгээ хангалттай илүү хөгжилтэй тэр байрлал байшнууд нь супер. Тэ яаж л хурдны зам хамтаа ажиллах шиг тэ. Метро баригдсан байл. Тэгээд ийм амар гоё л ус байгаа байхгүй. GDP би Монголоос өндөр ах уу. Тэгээд Джеймс ногоо нормал нь яасан ч гоё тэ. Тэгээд United Nations гэлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын Африкийн одоо төв нь тэнд байрладаг жишээ нь тэ. Тэгээд технологи нь бас ингээд Монголоос илүү хурдцтай хөгжиж байгаа. Интернетийн хорт нь Монголоос бол илүү. За дээрэс нь нөгөө нэг банкны системийг алгасаач дараагийн нөгөө нэг электрон маны гэдэг юугаа шууд орчихсон юм шиг. Тэгээд одоо тэнд жишээл бэлэн мөнгө ашиглана. Аль эсвэл нөгөө нэг уцаараа QPay шиг юмар л төлнө. Тийм. Тэгээд хүн болгонд яг нэг юм код байгаа. Тэгээд тэр код доороо ингээд нэг юм юутай ийм савтай, мөнгөний савтай онлайн. Тэгээд тэрэндээ мөнгө хийгээд ингээд ашигладаг. Байгаад авах цалмиланга тэрнгөөр авчдаг. Татвар материал тэрнгөөр ингээд бас тооцоолждаг. Тэгэн гут ингээд Монголоос аль хэдийн ингээд дараагийн түвшин рүү ингээд явцсан. Мөнгө төгрөхтэй улс байгаад байгаа хгүй. Тэдний хамгийн дайчгүй сургууль руу н очиод хүүхдүүдэд нь ингээд яриан гут хүүхдүүдийнх нь нүд нь ингээд гэрэлтцэн. Ингээд ваа амар гоё байгаад байгаа хгүй. Илүү бас юу байна гэсэн үг. Одоо өсөглөн байна. Тийм. Одоо мань хэдээс л болон дээр амьдраад байгаа. Эрүүл агаартай. Даарахгүй дулаахан жилийн 4 үлрэл 2 үлрэл байгаа. Бороотой бороогүй гэдэг. Тэгээд дэр нь л дулаахан байнга жимс ногоо идэж гин махтай. Африк одоо өлсөж хөх чинь үгүй яг тэр Найроби гэдэг газар бол жишээлбэл бүгд мах иддэг.
Гоё л. Загсны махтай, юу хоньны махтай, ямааны махтай, үхрийн махтай. Тэгээд тэр нь Монголоос хямдхан үнэтэй. Тэгээд ингээд харахаар тэр сургууль айгүй гоё boarding school ингээд бүгдээрээ гоё дотор байранд амьдардаг. Тэгээ хоол мол ингээд цаанаасаа сайхан байдаг. Дулаах ингээд амар гоё ирүүл гоё амьдраад байгаа байхгүй. Моднуудын дунд ч бүр ингээд кампсэн зүгээр битүү мод. Биднээс гоё амьдраад байгаа байхгүй. Биднээс илүү ийм хэрэгцээ бүрдчихэд байгаа байхгүй. А гэхдээ биднээс илүү ийм хичээцдгий нэг алаад үгүй гэсэн нэг тийм аураа байхад тэгээ би гайхаад байгаа. Тэгвэл угаасаа Монголоос хөгжлөөс илүү байх юм угаасаа аргагүй юм шүү. Хөгжлөөс илүү байгаа шүү. Монголоос хөгжил илүү байгаа шүү. Танд тэгэхээр альнийх нь яг ингээд аль нь эхлэх хэвтэй. Хүүхдүүд нь юм болчоод бид нар өөрсдөө юм супер болоод усаа хөгжүүлэх хэвтэй юм. Эсвэл ус нь хөгжчихэд артаас нь мань хэд тэрэнд нь ингээд дагагтай явах юм. Хүмүүс нь л усаа хөгжүүлэх шүү дээ. Тийм. Одоо энэ чинээс шууд ус төрлөө орж болно л та. Бидний үеийнхэнд яг яагаад юм бэ гол нь. Бидний асуудал яг. Анханасаа суурь нь ингээд хундаа маань муу тавигдсан гэж би хараад байна. Одоо дээр үед тэр хот анханасаа тэгэл хот төлөвлөлтөөс ахуулаад те. Хот төлөвлөлт чинь нэг 800 мянган хүнд зориулсан газар одоо нэг сая 500 гэж байна те. Тэгэл одоо бас юм суурьшмал юу н арай өөр байгаад байгаа юм. Одоо жишээлбэл Акта хотыг харбал бүр ингээд нэг юм жижигхэн цэг дээр биш ингээд тарцсан байгаа даа байхгүй. Тэг ингээд тухайн цэгүүд дээр бүх зүйл нь байгаа тийм. Гэтэ Акта ч бас 3 сая хүнтэй тест. Тэг. Яг Монголтой амар харьцуулахад ер нь бол Монголыг 1 сая хүн. Тийм. Эсвэл ер нь за харьцуулаад хотын юу харьцуулаад яангууд илүү юм 1 сая хүнд ч гэсэн бүр юм амар өргөн цагаар хэмжээний газруудад яатсан байгаа байхгүй. Одоо манайх ингээд Яармаг тэг ингээд хот тэгээ шиг юу. Тэг бүр ингээд томсгох хэрэгтэй юм шиг тийм. Одоо хотоод цааш нь томсгоогүй яг төвд нь одоо талбайгаа тойроод сургуулиудад ингээд байгаад байгаа. Тэр ингээд тийш бүгнэрээд байгаа. Тэгэхгүй ингээд тэлэх стайл байсан байх. Тэгээд одоо хотчлолтын асуудал. Одоо жишээлбэл Японд бол гэр хороолол гэж одоо зүгээр айл болгоны ингээд байшинтайгаа тэр нь дулаанаа өөрсдөө шийдсэн. Одоо хувийн хвшлүүдээр өөрсдөө нь шийдүүлсэн байгаа байхгүй. Эйркон гадна одоо цахилгаанаа өөрснөөс ингээ гаргацдаг. Тийм. Тэгэхгүй бол уус одоо бүгдийг дааж аваад тэр юу зоох мох тарааж мараагаад бас ингээд уус аваад ирэхээр ингээд идэж угаад явчихж байгаа. Хүн угаасаа шуналтай байх нь шуналтай байна. Тэгээ угаасаа тэгэл идэл дуусчдаг. Тэр яг Улаанбаатар хотод амьдарч байгаа маань нэдэд бол жишээлбэл уул нь айгүй тийм хэцүү байдалтай. Бид нэр тийм цатгалан юм сайхан амьдраад байгаа юм бол ер нь уул нь байхгүй байх хэвээр. Тийм. Тэгэхдээ бид нэр яагаад тийм цатгалан байгаа юм шиг юм дүр зурагтай байгаад. Мэдгүй нэгнийхээ дээр гарах гэж одоо жүжиглэл юм шүү дээ. Тэгтээ яг бас бүх хүн тэгж байх гэж бол хэдэл хэцүү л дээ. Одоо юм гурвалжин схемээр л явна шүү дээ. 20% нь юм баячууд байгаа. Ингээд дундаж тахраг. Тэгээ Монгол бол бүр нэг ийм гурвалжин болоо гэж бодож байна. Бүр ийм гурвалжин ингээд дээр нь яг ингээд яачаад тэгээ бүгд нэг жигдчих юм шиг те. Жигд муу юу? Гэтэ ядуурлт бол Монголд бас ихсээд их байгаа гэж бол хараад байгаа шүү дээ. Би болохоор чамаас анзаархад болохоор юу гэж тайгер бүл ингээл хангалттай ингээ зүгээр сайхан амьдарч байгаа шүү дээ. Амьдарч байгаа тий. Тэгүн гот чи болохоор улам ингээд хичээгээд яваад байгаа байхгүй. Улам ингээд би мэдхгүй чадахгүй тий. Надаа юм байхгүй аль би юуг олж авахгүй ингээ яваад дитэг. Тэгтэл чамаас одоо доор амьдралтай нөхдүүд болохоор барыг надаа юу ч хэрэггүй би айгүй мэдлэгтэй би айгүй мундаг. Надаа битгий юм заа чи яхахлаар надаа юм заадгийн. Гэтэ энэ юу персоналитиг асуудал хаа. Тийм гэж юу? Хүний зөвхөн персоналити гэж юм байх гэж бодод шүү дээ. Эсвэл одоо нөгөө хангалттай мэдээлэл одоо боловсролын төвшин муу учраас хангалттай боловсроогүй. Тэгтээ би өөрийгөө бас боловсралтай гэж хэлэх гэж шааш. Яа ингээд зүгээр хангалттай боловсролын төвшин муу болохоор ингээд юу нэг муу хатан жишээлбэл сургууль явах хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэл тэднээсээс хамаарч иж магадгүй. Яа ингээд илүү мэдээллээс хол болохоор. Гэхдээ мань хүн амар мэдээлэлд ойрхон байгаа юм шиг. Одоо мэдээд байгаа юм шиг. Харин тий. Хүүхдүүд одоо ингээд миний доотлын ингээд жоохон дүүнэрийг харахаар зүгээр ингээд шал хийцгүй ингээд 15 секундын ингээд хинийч ингээд хамаагүй ямар ч зориггүй юм сурахгүй юм
видеонууд уншаад байгаа байхгүй. Одоо энэ генерашнд бас жоохон санаа зовдог. Одоо ингээд 15 секундын л ой санамжтай болно гэсэн үг шүү дээ. Скроллын одоо генерашн гарч ирээд байгаа юм шиг. Тэгээ одоо манус би ч гэсэн тэгэл тухайн үед ингээд тоглолдог гэсэн. Тэгтээ ингээд хязгаарлаглагдаад байсан юм байхгүй. Одоо л нэг бүхэн байгаа болохоор тийм юу болов нийтээр тэгтээ бас хувь хүнээс хамаарах байж магадгүй. Би бол одоо тэр personality гэвэл одоо team personality байвал одоо тэрийг зүгээр хурдан зайлуулсан дээ шүү дээ. Team personality-аас барыг хүн биш байсан personality гүү байсан барыг дээр гэж бол би барыг бодож байна. А зүгээр тэр боловсролын харин асуудал дээр одоо яг ингээд ямар ч сургууль сураагүй Баачка. Тэгээ хотын захын сургууль сурсан Баачка хоёр яг аль нь дээр гэж бодчих. Юу за нөхцөл нь энэ ч юу ч сураагүй Баачка дажгүй байлаа хөхт юм уу? Гүү зөв за би ингээд за дорндын нэг хөхт ятчих зэ. За дорндын нэг мал дээр өссөн. За мал дээр өссөн малчин залуу. Мэн Баачка нэг хотын захын сургуульд одоо түрүүний нэлтэй нэг хичээлээ тасс маслаа хөл юм л явчихсан тийм Баачка. Аль нь дээр. Яг хүн чанарын хувьд бол дорндын залуу байж магадгүй. Гэтэ ингээд бас шууд хэлэхэд хэцүү маа. Ингээд бас нөгөө хүнээ тэнд арчинд байдаг хүмүүсийн муулах гэдэг байгаа юм санагдаа. Гэтэ бас юу гэж магадгүй одоо нөгөө сургуулийн одоо тэр боловсролын diversity нээр муул гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэ ингээд юун дээр одоо сайн сургуульд сурдаг хүмүүс илүү боловсрол аваад ч юм уу тийм. Одоо юм чинь боловсролын тархалт нь муу юм уу? Сайн сургуульд муу нөхдүүд бас байж л байгаа шүү дээ. Тэр чинь бол personality хамаатай. Бас хүмүүжлээс хамаарна. Одоо ямар одоо гэрт хүмүүс ус чинь аав ээж нь ямар хүн бэ бас хамаарна шүү дээ. Тэр чи боловсрол ер нь хамаагүй болж. Гэхдээ аав ээж нь боловсролгүй бол тэгэл боловсролгүй хөвгтөсөн шүү дээ. Тийм. Тэгээ одоо манай төрийн одоо сайд маань Наранбаяр сайд маань одоо хичнээн хичээж яг үндэ тэр хүнээс 100% шалтгаалхаа болчихж байгаа. Ер нь бас бүх сургуулийг сайн сургууль болгох чигээд тэгэхэд тодорхой хуваар сайжрах байх. Одоо ингээд бас ийм үг байгаа гэдэг шүү дээ. Одоо ингээд 60 70 80-аад оны за арай хэд юм л да. Бүүмерс үе гэдэг байгаа шүү дээ. Тим үеүүдийн ингээд юг генерашн алга болж ижил юм сайжрах байх. Яг гэвэл одоо ингээд Facebook-ын комментиг харахаас амар тууширсан хүмүүс амар их байгаа гэдэг. Ер нь бол Facebook-ын комментиг харахад л янз бүрийн дээр комментиг харахад л хүмүүс амар мэдэгддэг. Ингээд уусаа ингээд уус одоо тэр арт түмэн нь ямар байна. Тэгэл дээшээ гарч байгаа хүмүүс нэг адилхан л. Юмсыг санагдаад байна. Тэгээ арт түмнийх нь угаасаа тэгээ байгаа байдал боловсролын төвшин угаасаа анханасаа л муу байсан. Тэгэл тэгтээ яг тэгээ нөгөө нэг сэргэлэн зан гэхийг одоо тэрийг одоо нөгөө нэг Монгол тийм зангаа амар нөгөө нэг соёлгүй зангаа амар сэргэлэн гэдэг байдаг ч юм уу тийм. Тиймэрхүү хүмүүс их байдаг. Гэтэ яг Монгол хүний л зан юм даа. Би одоо яг ганц харьцуулж чадчихаа нь одоо чаавас Африкийн Кен л байна. Яг үнэ хэлэхэд бол монголчууд хөөрхөн ингээд боловсралтай бичиг үсгтээ аавсаг мүсэг сурж байхад яг үнэ хэлэхэд Кенчүүд нөгөө өндөр үсрээл байжсэн байхгүй юу? Бараг хүний мах хэдэд. Тийм бах тий. Ер нь амар хойно нийгэм рүү орж ирсэн. Сүүл хөгжсөн ус юм шүү те. Тийм. Одоо хөгжингөө ус үстэй. Үгүй хөгжиж байгаа бас аахгүй юу? Хөгжиж байгаа. Хөгжиж буй ус. Тийм. Хөгжиж байгаа. Тэгүн гот яг үнэ Кенчд манайдс илүү амьдраад байгаа байхгүй юу? Бас угаасаа бас тийм баха. Тэнийг боловсрал өгөө одоо л бичиг үсэггүй бас зөндөө монголчууд гэхэд 99% бичиг үсэгтэй. Тийм. Бараг 100. Тэ. Энэ бол гэхдээ юутай холбоотой байх. Байшил дээрэс нь тийч бол гоё орчоос өгчтэй. Одоо нэг байгаль орчинтай. Яг монголч гэсэн гоё байгальтай л та. Тэг ялгаа нь одоо тэгэл ууг үндэс юугаараа л өөр юм баг та. Би бол тэгж л гайхалаа л та. За та өргөжлөл би зүгээр гайхсан. Гайхлаа. Харин бид бүгдээр гайхаад байгаа байхгүй. Тэгээд миний хувийн хүсэл бол энэ подкастаар зүгээр цааш та яг энэ тархиндаа юм хийж байгаа нөхдүүд байвал хоёулаа сайхан ярилцаад тэд мэдлэг олох юм. Тэд үгүй угаасаа мэдлэг авч чадахгүй хүмүүст мэдлэг өгч чадахгүй шүү дээ. Өөртөө хүсэд мэдлэг олж шүү дээ. Ингээд интернетээс хараад. Тийм. Тэгэхээр яг үний хэлэхэд бол зүгээр угаасаа мэдлэггүй хүмүүс бол sorry наанаал байж байхгүй. Би бол тэгж л хэлмээр байна.
хатуухан тий. Одоо нааш халбагта тий байж гэж бол би хэлмээр байгаа. Зүгээр тэндээсээ гармаар байгаа. Одоо тэр хэдий доор байгаа нь хүнд ч хамаагүй. Тэрнээсээ гармаар байгаа нөхдүүд хамтдаа бие биентэйгээ хамт яваад мэдээллийг бие биендээ өгөөд тэр мэдээллийг нь төрүүлж бусдаас өмнө ашиглаад тэгээд ингээд цаашаа явдаг ийм нэг боломж үүсгэсэн гэж боддог. За энтэй адилхан подкаст зөндөл жишээлбэл Сэхэтэн подкаст гэдэг ч юм тий. Би бас амар сонсох дуртай ш. Сэхэтэн байна. Өөр мандуулын подкаст бас. Тийм байна тий. Өөр чинь яг хоо ойр зургийн юмнууд ярьдаг нэг бааж ялт мал. Тэр бол зүгээр хүн бас юмнууд ярьдаг ш. Амьдрал яриад. Өөр яг бүр яг чухал гэсэн подкаст. За тийм л юм да. Миний сонсдог нь бол тэр хоёр. Тийм бидний яг үеийн подкаст бидний үеийн юм байхгүй байгаа тоххой. Бидний үегээ би чамайг өөрийнхөө үед оруулаад тийш. Залуулаг үеийн подкаст хэрэгтэй гэж байна. Тийм. Одоо яг ингээд бүүмерс залуу болохоор хөгжин гээд яг намайг жоохон бахт ярьдаг байсан. Тийм үү? Тийм. Одоо нөгөөдөл нь өхгүй явж байгаа байхгүй. Гэтэл манай доотлын үеийнхэн болохоор бүүмерсээс 7 дор надад санагдаад байгаа байхгүй. Яг үнэ хэлээд. Ядч ажил хийхгүй. Дандаа залхуур. Дандаа ингээд амрыг харна. Юм сурахгүй, өөрийгөө юм мэдчихээн гэж боддог, юу ч мэдэхгүй байж ш, тий. Бүүмерсийнхэн бол баг уулын тэнгээ бол мэдж байгаа штэ. Садвалчаа. Тэгээ зөвөр ичээд идэг болохоос. Нөгөө жоохнууд бол бүр тэгж бодохгүй байхгүй. Тэгэхдээ ямар жишээ байгаа юм? Тэгж бодохгүй байгаа. Мэдхгүй. Та зүгээр та тэгж бодоод байгаа юм шиг. Тийм би харин тэгж бодоод байгаа. Тэгэхээр тийм биш бол арай нэг уул ингээд доороос ингээд би аймаар байхгүй. Доотлын үеэсээ. Яг үнэ хэлэхэд. Бүүмерс бол биднээс чичирж байсан. Багхгүй уулна. Яана одоо доотлын үеийнхэн гарч ирээ бидний бүх ажлыг авах юм биш үстэй л гэж ярьдаг. Яана тэгээд тийм болохоор бид нарыг бүлийдэх гэж үздэг. Одоо ингээд төр таар те энэ тентгийн ажлууд таар дандаа дээдлийнхэн доод үеийнхнийг ингэж нухчих гэж ингэж үздэг. Би Монголд бас хэдэн жил ажилласан. Тэгхтээ анзаарсан нь ерөөсөө дээд үеийнхэн айснаас бол ингэж нухах гэж үздэг. Муу байсан ч хамаагүй зэ. Би муу байсан те намайг нухах ямар шаардлага байхгүй байхад л нухах гээд байгаа байхгүй те. Би эзээш тэдний дээр гарахгүй. Би эзээш тэнд удаан ажиллахгүй. Нухах нь гэж юу гэж байгаа юм дарамт шахалт өгöd байгаа гэсэн. Тийм. Бүр ингээд миний эргэн тойрныхан бүгд тийм дарамт шахалтанд ордог. Ерөөсөө л тэгэхээр ажлын байр айсных. Айснда. Айсных. Сайн хүн хизээч юу яддаг байхгүй юу? Энэ нам миний дээр гарчиндаа гэж бодохгүй байхгүй. Яа сайн юм чи. Гэтэл би болохоо доод үеийнхнээс яг үнэ хэлээд айхгүй байхгүй. Маа доод үеийнхэн надтай нэг ажлын байран дээр орж надад илэглүүлнэ гэхээс намайг илгэлчих тийм амтан бол би бол мэдрэхгүй байгаа. Тэгэхээр би дөнгөж ажилд орчоо яг манай дээдлийн үеийнхэн ингээд чадварлаг ооги яагаад байна ингээд. Ер нь бол тийм байна тий. Чадварлаг бус байгаад байна. Тий надад нөлөөлөхгүй. Надад нөлөөлөхгүй байхгүй тэд нар. Та тэрнээсээс их юм сурахгүй байна. Тий надад ерөөсөө ингээд юм орж ирэхгүй доороос. Би одоо нөгөө дээрээс авсан хэвээр л байгаа тоххой аягуулсан. Доороос амраад. Доороос би шинэ мэдээлэл авъя гэхээр би сонин доошоо шинэ мэдээлэл хүргэж байгаа юм шиг. Тэг ингэж бодоод тийш та одоо ийм үг байгаа гэдэг чинь. Хэцүү цаг үедээ байсан ингээ хүмүүс ингээ амар амгалан цаг үеийг авчирдаг. Амгаланд одоо цаг үед байгаа хүмүүс нь сул дорой хүмүүс л. Тэг сул дорой нь хэцүү цаг үеийг авчирдаг. Одоо тэгээ жоохон хэцүү цаг амгалан байгаа нь болов гэж л одоо бид доод төвшний амгалан өнгөрөөд амгалан цаг үе яагаад тэгээд сул дорой болоод байгаа юм болов. Эсвэл одоо хэцүү цаг үе нь байгаад байгаа юм болов. Тэгж яагаад нэг сайжрах юм болов. Цаг үеийнх нь юу жоохон бүтэн том зураглалаар нь сайн мэдэхгүй л. Тэгээд сайн хүмүүс байгаа гэж хэлж шít те. Мундаг хүмүүс байна. Тэд нартай нь уулзмаар. Тэгтээ байгаа л хэлгүй. Би харин тий байгаа болохоор тэд нэр нь орж ирээд намайг дугаа болоход тий хоёуланд юм заагаад үдсэж байгаа хүмүүст юм зааж өгөөд ингээд би имийг ингээ өгтлээ сайн хийж гин гэд. Одоо ганц хоёр жишээ би бас сонсдог жишээлбэл ингээд би надад энэ мэдлэг хэрэгтэй. Би энэ мэдлэгээ болтол авцсан гэд бизнесийг явьж байгаа нөхдүүд байгаа байхгүй. Зураг явьж байгаа нөхдүүд бас байгаа байхгүй. Тэд нэр ингээ орж ирээд ярмаар байгаа.
ах нараа андуураад байна тий. Сайн Алмаар байна. Гэхдээ яг уу бас YouTube-ээс харахаар нэг хөөрхөн 16 17 та хүүхдүүд бас амар яг уу контентээр л гарч иж байгаа. Тийм хүүхдүүд байгаад байдаг шүү дээ. Өөр гитар метаа өөрөөсөө замлаар явж идэг. Одоо та Go мэдгүй Counter Strike. Go дээр бол 16 тай. Эмзэн юм хүүхдүүд амар юу гэдэг чинь мундаг санагддаг шүү дээ. 18. Бараг дундаж наслт нь 18 бас өөр. Яг нь тэгэл өөрөөсөө гэсэн юу гараад явж байгаа л. Харин тий. Одоо тэднийг бас одоо ингээд би тэднэртэй бол ингээд 10 жилийн дараа ярилцмаар байгаа байхгүй. Яа тэгэхээр тэдний чинь нөгөө хурд мурд бас байгаа шүү дээ тий. Тэд нэр удахгүй хөшрөө дээр юунаас лигээс арчигдан тийм ээ. Тийм биз дээ. 30 хүртэл тоглолтдог тийм про тамирчин байд юм. Ховор өстэй. Тэгтээ байгаа л юм даа. Би бол ховор гэж боддог байгаа байхгүй. Тэгэхээр мань нөхдөөд яг 30 жилийн дараа биш 30 нас хүрчээд яг яаж амьдарч байгаа надад сонирм байхгүй. Одоо алах нь энд ч хамаагүй. Одоо ингээд амар их мөнгө олоод шоудаад тий эсвэл машин авч унаад байр сав аваад ингээд явж байгаа надад ерөөсөө энд ч хамаагүй. Яг 30 нас хүрээд ад жаргалтай байх юм уу юм уу? Тий өөрөөсөө сэтгэл хангалуун байгаад ийм гоё гэр бүл зохион байгуулсан. Эсвэл ганцаар амьдрах туртал ганцаар ингээ сайхан амьдрцсан. Өөрийнхөө ингээд гоё амьдраад чадах юм үгүй юу гэдэг надад айгу сонин санагдаад байна. Яг тэгэхээр хэний ч одоо Монголд бол тэр замаар явж үдсэн хүн байхгүй шүү дээ. Тэ? Харин ийм харагдаж байгаа замууд дээр сайн явж байгаа нөхдүүдийг гоё ингээд оруулж ярмаар санагдаад байна. Тийм ээ. Юу өтгтээ юу уус сурах зүйл их байт юм дөө. Би ч одоо нэг амар мундаг чадвартай ч юм биш шүү дээ. Тэгээд сураал. Тэгэл бүх юмыг айлуулах, толгороо оруулахыг хэлчихэж байдаг шүү дээ. Ажиглаж байхад бол яг хөө тэгэл ямар ч генерашнд мундаг хүмүүс байж л байдаг л та. Тэгээд яг хөө нэг дийлэнх хувь нь жоохон боловсрал тутмаг л. Тэгэл жоохон соёлгүй ч юм уу тий. Тэгэхдээ яг одоо бас сайжраа дагаал гэж би итгэдэг шүү дээ. Уус орноо. Би уус орныг илүү сайн байгаас сайн сайжирч байгаа л гэж амар итгэдэг шүү дээ. Ингээд муу юм нь харуул муу юм байж л дээ. Сайн юм ч гэсэн байж л байгаа. Баланс. Тэгээ жоохон баланс нь алдагдсан болов гэж жоохон бодоол. Тийм тэгэл. Би бас итгэлээсэн тэгээд. Тий одоо тэгээд тэр балансыг одоо айлуулах тэнцвэржүүлэх гээд одоо сайн хүмүүсийг илүү гаргаж ирмээр юм шиг те. Тэр хүмүүст мэдлэг бас олгомоор юм шиг. Тиймэрхүү бодогдчихлээ. Би яг одоо энийг юм дээр хин сайн хин муу гэн яг ингээд 100% бас яг юуг харж ялахаа сайн мэдхээ болчиход байгаа байхгүй. Одоо ингээд нэг нэвтрүүлэгт орсон нөхдүүдийг би ингээд за сайн байлаа, сайн энэ мундаг юм байна гэж бодож итэл нөгөө бачкан жоохон байж адгийн амт болоо хөрчээд байгаа байхгүй. Тэнгуут тэр нэвтрүүлэгт орсон бүх хүмүүс ийм эрсдэлтэй миний дотор бол энэ хүн яг энэ нийгмийн манлайлагч муу хэсгийн эргэлзээтэй болоо хөрч. Тэгэхээр сэвэлтээсээ болдог юм шүү. Онлайнаар Facebook дээр янз бүрийн бүснээрээс ивч. Яг үндэ одоо оюутны юмныг бол тэгэл нэг нөхөртүүц сэвэл тэгэл амар томорчлаа шүү дээ. Тэг яг жоохон хитрхи амар юм туушралт ихтэй юм шиг санагдаад монголч. Ингээд туушруулдаг нэг хэсэг бүлэг үе байх шиг байна. Тэр нь зөв буруу шууд хэлбэл зүгээр. Эргэлцэх нь зөв. Одоо эргэлзээ төрөх нь зөв. Тэг ингээд худлаа ингээд фактгүй одоо жишээлбэл за оюутны хүүхд юу яасан юм бэ? Гэт би шууд одоо ингээд за тэгсэн байна гэд би шууд юу ч бодохгүйгээр чад ингээд одоо туушраад явах нь буруу гадаг. Тэр хүн худлаа үнэн гэдэг фактыг мэдэхгүй байхгүй. Тэг ингээд факт яг үнэхээр зөв буруу гэдгийг ингээд шалахгүй ижиж ингээд ховж болгоод ингээд тардаг штеп. Давс нэмэгдэл яваад идэв штеп ховж үүдээ. Тийм л миний бодлоор айлуулах жоохон уул суурьтай. Тэгээ ажиглал би бол жоохон ажиглалтын төрлийн юм л дээ. Шууд яадаг. За ийм ингээд тэгж жагаад за тийм л хэл. Тэгээ ноён эрдэмтэн чахаа. Яг гол нь яг бид нар нийгмээрээ яг юм эргэлзээд юм дээр бас нэгтэл шалгадаг тий. Ингээд тууширдгүү байдаг юмыг энэ подкаст дээр ингээд жижигхэн нийгэм үүсгээд хийж үзмээр байна л та. Тий. Яг ингээд ярилцаад ямар нэгэн сэдвүүд дээр ярилцж болж байна. Эсвэл мэдлэг түгэж болж байна. Тий. Тэнгуут би яг чамтай подкаст содотой подкаст хиймээр байгаагийн бас нэгэн томшилтгааны юу гэхээр тий дөрөв нөр хэллээ шүү дээ би ингээ мэдлэгийг хурааж авах те ажиглах их дуртай. Яг тэр чин айгу гоё яадаг. Өөрөөр хэлбэл чамтай ингээ тийм нэг юм ярихад
би ялангуяа ингээ юм ярихад юм таатай мэдрэмж төрдөг байхгүй. Ингээд тий ороод байна тий. Энэ хүн толгоогоор ядаж нэг оруулаа гаргаад штэ. Тэгтэл зарим хүний толгоор ингээд ордгоо штэ ингээд ойгоод ингээд юу ч ярьсан ингээд ойгоо гараад идэг. Тэгтэл чамтай ярихаар ингээд гоё яриад идэг, болоод идэг. Тэгэхээр яг ингээд цааш энэ подкастэнд зочин болж орж ирэх энд суух хүн жишээлбэл чамтай ярихтай айгу таатай байхгүй. Би бол үзэгчдийг ингэж төлөөлөөд тэр хүнтэй ингээ сайхан үзэлцмээр байгаа байхгүй. Ширүүн маягийн характер. Тийм ер нь тийм ширүүндээ бол биш. Яг ингээд тэр хүн яг хэлмээр байгааг хэлээд мэдж байгаа гэдгийг хэлээд удлаа даруу бас баймааргүй л байгаа даа. Тэгээ ингээд дотроо болохоор зарим хүн нь бол жишээлбэл дотроо бол би мэдж байгаа гэдгийг мэдээд ижиж л би мэдэхгүй гэж худлаа нөгөө нийгэмд ингэж нөгөө тэнэг хүмүүст зориулаад ингээд ааж ухнаар ингэж илэрхийлдэг. Би болохоор тэгмээргүй. Тэнэг хүмүүсийг би бол тэнэг л гэж хэлнэ. Тэр хүн тэнэгээ мэдчихвэл тэрнээс цаашаа тэрнээс тэнэг болно гэж бол байхгүй. Сайжирч л явна. Тэнэг гэдгийг мэдэхгүй бол улам л тэнэг болоод байгаа болохоор би тэрийг нь хэлдэг бол хэлээд зочин маань гол нь тэр хүмүүст зориулаад олон юм бас түгээр. Зөрүүлээд хоёлаас шин юм олж мэдхээр тэрийгэ хоорондоо хуваалцаж хүмүүстэй суулцаж үзэгчд маань комент ч юм уу те эсвэл бичлэгээрээ дамжуулж бас биднэрт мэдээлэл өгвөл тэрийг нь бас түгээмээр байна. Нэг жишээ зэ. За нэг супер хүн ороод ирлээ зэ. Бүр ингээд үнэхээр бачка Харвард төгссөн. За Харвард жоох муу нэртэй болчихлаа. Стэнфорд төгссөн те. Бачка орж ирснээр нэг юм ингээл за энэ бол яг л улаан юм аа гэж яриад байна. За тэрийг яг шалгасан чи яг улаан бол биш цэнхэр байж л дээ. Гэхдээ хоёлаа нэг подкастаараа улаан байна гэд хүмүүс төвөөчлээ. Энэ нэр нь зөв буруу юу? Энэ яавал хэрэгтэй? Яах ёстой вэ энэ дэр? Олон талын би бол олон талын өнцгөөс нь харах гэж байна шүү дээ ингээд. Тийм учраас би ингээд олон хүмүүсийн өнцгийг ингээд сонсдог байхгүй. Ингээд одоо энэчнээс ингээд энэ өнцгөөс бүрэнхий гэж гаргасан юу? Энэчнээс гурвалжинч байх юм байна. Гэдгийг нь би ингээд хүмүүсээс сонсоод энэ хүн гурвалжин гэж бодсон юм, энэ хүн бүрэн гэж бодсон юм байна. Энэ хүн одоо юм өөр өнцгтэй гэж бодсон юм. Гэт би тэрийг нь ингээд одоо юм гэж ойлгож аваад тэгээд тайлбарлахтаа арай юм зөөлөн тайлбарладаг юм. Нөгөө таны одоо хэлж байгаа өнцөг чинь за зөв юм байна. Гэтэ одоо жишээлбэл нөгөө талаас тэр хүмүүсийн байцаал бодол юм байт юм байна. Гэдэг тал дээр яг би бас яг тийм илүү ойлгомж ойлгоод идэв. Тэгээ манай үзэгчсэн бас тийм байвал зүгээр ер нь. Тийм байх нь зүгээр байх. Яг энэ хүний хэлсэнд 100% итгээл те. Улаан байна гэж бүгд дайрах шаардлага бол тийм тий байхгүй тий. Байхгүй. Тийм л. Уусаа хүн хүний үзэл бодлого тэгэл. Тэгэд нэг одоо юм чи нэг зүйл дээр яг туушрах шаардлагагүй. Уусаа бүх зүйл ингээд ертөнцөөр дүрэн. Яг нөгөө философи яг одоо дараагийн өөр нэг дугаарт философиг бол бас ойлгох. Философор бол яг ингээд улаан гэдэг зүйл бол яг улаан биш ч байх боломжтой байхгүй тий. Тийм шүү дээ. Зингэрч биш ч гэж магадгүй юу ч хийж магадгүй учраас юм. Жохон философи бол амар гоё л. Тэгээ философиг үндсээрээ бол ингээд жохон бүр ингээд яг нэг өнцгөр бол биш. Ингээд олон өнцгөр хараад тийм танин мэдхгүй л байсан дээр л байх. Тэгээ үзэгч маань бас гоё тий. Гоё мэтгэлцдэг. Тий гоё юм соёлтойгоор мэтгэлцээд ингээд бас орж ирмэн тий. Шууд нөгөө нэг тэнэг даа гэж ороод ирвэл тэр гоё шүү дээ. Би бас тийм экспириенс авч үзмээр санагдсан. Тийм. Өөр комментэр моолол тэгэл заа хамаагүй тийм. Яг юм тэнэг даа гэж ороод ирвэл ер нь бол би за нэг бол тролл юм байна, нэг бол тэнийг юм байна л гэж бол би хүлээн зөвшөөрнө. Гоё ингээд ороод ирдэг хүмүүс бас байна. Би тэднэрт айгуу дуртай. Гүг. Энэ эдэн онд ингэж судалсан чинь юм болчихжээ. Тэгэхээр наа чинь бол цэнхэр юм байна. Наад хүн чинь болохоор энэ хүний энэ онолыг ячжээ. Энэ онол нь сүулт ингээд худлаа гэдэг нь батлагдсан юм байна. Наад хүн чинь жоохон олон жилийн өмнөх юм сурчжээ гэдэг ингээд хэлээд ирдэг тийм гоё үзэгчд бас байна. Тэр үзэгчийн комментиг аваад би тэр үзэгчийг дараагийн дугаарт ороод ирээсэй л гэж бодод байгаа байхгүй. Юу гэж бодож одоо зочин бол хинч байж болох юм биш үү те. Хэн тий. Би яг л гоё юм сэхэтэй супер гоё
юм боддог, нэг юмыг тултлан сурцсан эсвэл нэг юмыг сурж яваа тий сайхан сурж яваа тийм хүмүүстэй л уулзмаар байна. Дундуур нь од хүмүүс орж ийн. Од хүн гэдэг нь яагаад одолсон бэ гэхээр нэг юмаа супер хэцүү нэг л од гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр мань нөхдөцсөндөө орж ирээд юм ярих хэрэгтэй. Нийгмийг хэдүүлээ хамтдаа лид хийгээд явбал яасан бэ? Гэрэл гээгээ байгаа гэдгийг байгаа гэд итгээд авах шиг ингээд боддоор ингээ гоё хармаар байна л та. Одоо манай Монголд Монголд амьдарч байгаа. Би одоо хэдэн жил 1-2 жилийн өмнө хүртэл Монголд амьдарч илаа шүү дээ. Яг Монголд амьдрахаар яг үнэндээ ингээл бүх юм айгу хэцүү санагдал, харанхуй санагдал. Юу юм гоё юм хийх мэх орж ирдгүү байхгүй ерөөс ингээд. Бүр ингээл улам л доошо дарк болол, улам л хий нэг үзээ ядал, улам л нийгмийг үзээ ядал, улам л гэрээ байхгүй юм шиг санагдал яваад байдаг. Харин гадаад өнөختөд Монголыг гаднаас нь харж идэг өөрсдөө юм гоё юм сэтгэлийн юм нэг бас нэг юм орон зайтай. Бас нэг юм бодох тий. Ядаж нэг ингээд нэг хоолн дээр зовдгоо тий, агаар дээр зовдгоо, эрүүл мэнд дээр зовдгоо болохоор илүү дараагийн түвшний юм сэтгэж чаддаг юм болоо гэж би боддог. Одоо нэг тойрсын одоо асуудал дээр төлөвлөхөөр одоо өнөө маргашийн талхаа бодож байгаа хүн одоо улс орны ирээдүйг байхгүй. Тийм л ахгүй одоо нөгөө яг ойр орчмын одоо юу мэрч өвдлөөд наад цаана нэг хүн өвдлөө гэж бодоход яг ингээд миний асуудал өвчин л болж байгаа байхгүй. Би бол одоо халуураад хөвтөж явахдаа одоо маргаашийн даалгавраа гэж яайтаа одоо юу мэрч би ирээдүйд юу хийх гэж одоо ирүүл авах гэж боддог байхгүй. Одоо өвчнөө яаж хурдан идгэх вэ гэж одоо ганцхан л асуудал. Тэр шиг одоо Монгол яг өвчтэй л байгаа л гэж боддог. Одоо өвчнөө л бодоод тэрнээс яг ирээд маргаашаа яана гэж бодохгүй л байгаа. Тийм шүү дээ. Өвдцэн л байгаа. Тэгээ ялангуяа гадаад байгаа бид тэгвэл тийм кюр л юм да. Гадаас нь хараад илүү үндэс суурнаас нэхлүүлээд яаж сайжруулах юм? Бид нэр яаж ингэж дараагийн түвшин рүү орох юм гэдэг юмыг хамтдаа бодвол хэрвээ. Тэрийг бол бодъё. Одоо шууд яг мэдэхгүй. Гэхдээ би бас суралцаал явахыг л болох гэж байгаа байсан. Аль болох юм зураа судлаад одоо ингээл юм ихлүүлж байна гэдэг чинь тэгэл наамдаж бас хайшттай. Хайн тий. Мэдээлэл хайн, юмнууд хайн, юм хийх хүснэ. Тийм болохоор ингээл ихний дугаараас авахлал өсөөл хөгжөөл явахыг хүсэж байна да. Монголд бол би иймэрхүү юм хийж бол чадаагүй. Яа тэгэхээр миний чадал хүрээгүй. Яг үнэлэхэд. Надаас супер амьтд бол ингээд бүгдийг амжуулаа тий. Ингээд гадаач гарч игсаад гэртээ ч орж иж ажиллаа хийгээд тий. Мөнгө ч олоод шоудат ингээд явж исэн. Би болохоо барахгүй юм билээ. Би өөрийгөө маск гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр масс бол яг үүндээ ингээ бүх юмыг амжуулаад тий ингээд үр зээлхүү ч юм уу тий үр зээлэлээс тэрийг ингээд цагтаа төлж мөлөөд ингээд тэрний хайжгаар ингээд нийгэмд соёлыг түгээгээд тий ийм гоё лаглаг юм хийгээд явж бол чадна гэж бодохгүй. Гадаад байгаа маань хэд бол чадчих баг. Тэгэхээр зав гаргаад манай энэ нэвтрүүлэгтэй подкастт орж ирээд өөрийнхөө мэдлэг Монгол улстай дэлхийн ертөнц сансар огторгойд яг юу болоод байна те ямар шинэ гоё мэдээлэл байна юу байна бид нэр яг цаашдаа яаж гоё илүү сайхан амьдрах юм яаж гоё хөгжих юм гэдэг юмнуудыг бас яриад сайжруулах тий. Тэгээ энэ подкаст бас нэргүй байгаа даа тий. Ямар нэр өгөх вэ? Энийг бас одоо шийдчихвэл юу гэж бодож байна. Үнэхээр би нэр батгахтай юм уу? Хаа батаа. За тэгэл нэрийг хоёлаа юу яа шууд чат GPT-гээс асуусан. Йоо. Нэр сэндэ. Нэр. Одоо цаг үед амьдрах уу? Тиймэрхүү байж бас үү. Цаг үе энэ төр гоё юу гэнэ те. Сүүл бүр яг нэг юм. Одоо мод иргэн гэж байдаг шүү дээ. Дээр үеийн гоё нэрнүүд байдаг шүү дээ. Тий. Улаан залаат. Одоо цаг гэж. Мод иргэн. Мод гэвэл. Мод чинь ах байдаг хэвээр. Мод яах вэ? Тэ мод яах вэ? Мод яах нэрээ зээлвэл шууд хийлээ. Цаг үе ч юм. За юм чи. Төлбөр. Дараа ярих юм. Гүү дараа ярихаар болох. Яг одоо хийж байгаа нь гоё ингээд яг энэ хүмүүс юм шийдэж. Янз бүрийн мэдэхгүй, таны мэдэхгүй юм. Харин тийм. Цаг үе гэдэг сонь гоё л юм тий. Цагийн хүрд гээд мод иргэн гэдэг чинь цагийн хүрд гэдэг чинь бас амар том нэвтрүүлэг байл шүү дээ.
Тийм. Нэвтрүүлэг биш үү? Мэдээний. Мэдээний тий тэр чинь нэвтрүүлэг шүү дээ. Мэдээний нэвтрүүлэг шүү дээ. Тийм ч цагийн хүрд гоё юм чинь цаг үегээ тий. Одоо бол цагийн хүрд бастай данхны хүрд болол барьсан. Тийм болохоор хоёлаас цаг үегээ л саналээ. За болох юм. Цаг үе. Цаг үе гэж юм. Тий. Дундаас үзэгчд гоё санаа. Нэг 10 дугаар явчих. Аха. Цаг үеийн нэртэйгээр 10 дугаар явчих. Үнэхээр хүн сонсохгүй бол нэрээ солио зэ. Энэ нөгөө нэр нь хүнддэж монголчууд ламаас нэр үзэгчтэй болчихвол яг үндэ бас ингээ үзэгчтэйгээ харьцаад явчихдаг билээ хүмүүс. Тийм. Йоо байж штэ энэ үзэж байгаа хүн байж штэ тийм. Баярлалаа. Үзэж байгаанд баярлалаа төгсөл хүртэл сонссон баярлалаа. За. Эхний дугаар ингээд дуусгата. Дуусгая та. Амжилттай юмны ард гарч чадлаа. Өнөөдрийн маш том амжилт байлаа. За гоё. За. хороо.